Өдөржүүлээ 24-5 сарын 9. За Forex Factory-с мэдээнүүдээ харъя. Ойрд ер нь их мэдээ султаа энэ 7 хоног ялангуяа мэдээгүй шахав 7 хоног байсан. Тэгээ одоо 8:30-аас unemployment claims гэдэг долларын мэдээ гарах гэж байна. Энэ юу гэнэ? Шүн 1 цагаас 30 жилийн бонд auction гэх юм. Auction гэдэг юм байх юм л маргааш нэг USD sentiment гэсэн долларын нэг иймэрхүү мэдээ зах юм байна. Ямар ч өнөөдрийн байдлаар бол 8:30-аас unemployment claims-ийн мэдээтэй юм байна. За өчигдрийн юугаа харъя. Таамаглаж ирсэн юмнуудаа харъя. Юу болсон байна вэ? За Nasdaq-аас эхлээ харчаа. Nasdaq дээр ч нэг иймэрхүү юм явж байгаа. Өчиргөө сүртэй хөдөлгөөн бол гараагүй. Өчигдөр бол унаад буцаад өссөн. Энтгтээ дээдлээс энэ хаягаа эвдээгүй. Өнөөдрийн байдлаар энэ одоо яах юм? Энэ дээр нэг юм ер нь хараагүй шах байгаа юм бэлээ. Энэ хөдөлгөөн өөрөө юу хийж яваа вэ? Энэ дээр бүс өссөн энэ хөдөлгөөн өөрөө юу хийж яваа вэ гэдгээ хэдүүл айгуу сайн харах хэрэгтэй. Яг иймэрхүү байдлаар ингээ харах юм бол Nasdaq юу явах боломжтой байгаад байна. Дахиад жоохон өсч болно. Энэ хөдөлгөөн одоо энэ унах гэж байгаа хөдөлгөөн бүр энэ дээрээс орж иж болохоор нөхцөл харагдсан. Ингээд энэ дээр орсон pullback гэсэн эндээ хамааралтай гэсэн. Nasdaq бол өнөөдрийн байдлаар дээшээгээ явж болох үс дүр зураг байна. Ер нь бол магадлалын хувьд дээшээ явж болохоор харагдаж байгаа. За яг энэчнээс авах юм бол энийг эвдсэн. Гэтэ дээшээ яалтч нөгөө юу дутуу байгаа. Энтэй хамааралтай гэхэлэр дээшээ нөгөө хөдөлгөөн дутуу байж болох үс. Энэ хөдөлгөөн энээс хойш pullback-аас хойш ингэж явж болохоор за тэгээд бүр томсгосон юугаараа бол хэмжээгээр бол нэг иймэрхүү хэмжээний юм явлаа гэж үзэхэд Nasdaq дээшгээ дахиад хөдөлж болохоор харагдаж байна. Энийг бол яг бодит дэвдрэл гэж үзэхгүй. Энэ хэсгийг. За тэгээд дотор нь зүгээр задлаад харчих юм бол эвдрэл гэж үзэх юм бол энэчнээс энэ юу байсан гэхэлэр иймэрхүү хэмжээний уналтыг хийгээд ер нь pullback дуусчихж байгаа гэж харагдсан. Иймэрхүү. Тэгэхээр Nasdaq-ийн хувьд энийг эвдээд дээшгээ гарлаа гэхэд нэг иймэрхүү тэгжиж иймэрхүү байж болох үс санагдаад байна. Арай эрт унах гэж оролдоод энэ дээр рейнжлээ заваарад байгаа. Тэгэхээр энэ маань дээшээ ер нь хандлага дээшээ үржлэх хിവэрэ байж болох үс харагдаад байгаа. Окей. За нэг Nasdaq хэвдэл нэг иймэрхүү байна. Энэ хөдөлгөөнийг эх 2 дахь хэдүүлээ харъя. Маргааш чинь юу анализ байхгүй юм чаа. Эх 2 дахь хүртэл яаж хөдлөх нөө те ингээ харчээ. За алтны хувьд нөгөө л нэг зоно өчигдөр өссөн. Тэгээд дахиад өнөөдөр унсан. Одоо өсөлттэй явж байна. Алтан дээр бол би ерөөд байт тавьж байгаа. Тэгээд энэний дор стоптой ерөөхдөө. Энэний дор стоп тавиад ерөөхдөө байдаад нөгөө л нэг дээшгээ хандлага маань алтан дээр хിവэрэ гэж хараад байгаа. Иймэрхүү байдалтай алт бол байж байна. За доллар энэ ч үлээ доллар йений хувьд за өчигдөр ярьжсэн ийшээ хүрнэ, ийш бол асуудалгүй хүрчнэ гэсэн ерөнхий баг хүрчих хэмжээндээ явж байна. Тийм байна. Энийг энэ ч одоо хамааралгүй болсон шүү дээ. Энэ хамаагүй. За долларын йений хувьд ийшээ бол дахиад хүрнэ, дахиад энэ ч явж болох үс харагдаж байна. Иймэрхүү хөдөлгөөн
явж болохыг харагдаж байна. Өсөлтийн. Тэгээд тэрний араас энэ дээр break буюу нэг сэтрэлт хийх нь үү эсвэл энэ чэнэс нөгөө rejection авах нь үү? Rejection авчих юм бол дахиад энэ зон руугаа буцаад татах боломжтой гэдгээр нь харна. Гэхдээ ерөнхий том цагийн хөдөлгөөн маань иймэрхүү хэмжээтэй юм явна шүү дээ. 162 хүртэл. Одоо чинь 155 895-д явж чинь 162 700 хүртэл нэг иймэрхүү юм хараад байгаа хэдүүлээ. За миллиметр нь хаваа хэдэн пип, за нэг 104 орчим пип хөдөлгөөн явах боломжтой гэж хараад байгаа. За зөвхөн өнөөдрийн байдлаар бол энэ гэхдээ яг одоо энэ дээрээс харах юм бол энэ чинь нэг цагийн чарт штэ. Энэ чэнэс харах юм бол одоо мэдээгээр нэг ингэж орж ирээд ингэж болно. Ерөнхий явах ёстой, одоо явах шаардлагатай байгаа таамаглаж байгаа хэмжээ бол нэг иймэрхүү хэмжээ хаанаас ч энэ за энэ доош унлаа гэхэд энэ чэнэс орж ирэх үү нэг иймэрхүү байдлаар явах бах өнөөдрийн байдлаар гэж харж байна. За евро долларыг энэ чинь нэг цагтай өчигдөр евро долларыг уннаа гэж хараадсэн шүү дээ хэдүүлээ. Энэ ч явж хат нь доошоо ингэж унаад энэ хүртэл унж байгаад энэ чэнэс ер нь өсөх боломжтой байна гэж харсан. Шалтгаан нь бол угаасаа энэ дээр бүс үүсгээ тэрийгэ импульсээр эвдээд pullback хийгээд явж байгаа. Энэ бол өчигдрийн харж ирсэн ярьж ирсэн арал явсан байна. Евро долларын хувьд штэ. За оргил болд наран мик нээсэн шүү. Яриараа заяа. За NZD-USD-гийн хувьд ийм юм дутуу байна гэж харж байсан шүү дээ. Доошоо энэ хэмжээ доошоо орж ирэх боломжтой гэж харж байсан. Энэ чэнэс ингээд ингэсэн энэ бол бүтэн юу болчих. Одоо яг энэ дээрээс ингээ харах юм бол ийм байна. Triangle-ыг устгаад энтэй хамралтай хөдөлгөөнийг ерөөхдөө харахаар юм байна. Энэ гэхдээ биш байна. Энэ биш байна. Тэр ингэсэн энэ бол биш байна. Тэгэхээр энтэй хамралтай хөдөлгөөн энэ доор тийштэй ингэж орж ирэх болов гэж харж исэн. Гэхдээ энийг эвдэхгүй. Тэгэхээр энэ хөдөлгөөн явах юм бол эвдчих гээдээс учраас энэ жижигсгсэн хөдөлгөөнөөр аваад энэ хүртэл унаад ер нь өснөө иймэрхүү өсөлт бол байгаа гэж хэлсэн. Энэ магадгүй бүсийг энэ шилжүүлж чадаагүй. Тэгээд энэ дээр ингэж байгаа юм чинь за явлаа гэхэд иймэрхүү байж болно. Гэхдээ одоохондоо энэ өснө гэж харагдахгүй байна. Уналт нь илүү даван байсан. Тэгэхээр энэ уналт энэ чэнэс явж болохоор юм байна. Энэ эвдсэн pullback дотроо хийсэн доошоо минор эвдрэл явсан энэ дээр дахиад шалгасан энэ шал гэдгээ бол баталсан. Одоо энийг эвдчих юм бол энэ хөдөлгөөн орж ирээд тэрний араас харин жихнээсээ энэ хөдөлгөөн орж ирэх боломжтой харагдаж байна. NZD-USD-ийн хувьд бол за евро швейцарыг хэдүүлээ өчигдөр энэ цэгэр доошоо байна гэж харж байсан шүү дээ. Энэ чэнэс цаг гэдэг 24 ингээд окей. Энэ чэнэс хэдүүлээ харж байсан. Евро швейцар доошоо ингэж орж ирнэ гэж харж байсан. Яг доошоо явахын хувьд бол явсан л юм байна. Яваад л байгаа юм байна юм хандаа. Өнөөдрийн одоо чиглэлж гисэн доошоо хിവэрэ байгаа евро швейцар дээр хിവэрэ харагдаж байна. Энийг харахгүй байгаа. Audio stick ингэж хараад байгаа шүү дээ хэдүүлээ. Энэ хөдөлгөөн иймэрхүү хөдөлгөөн орж ирэх болов уу гэж хараад байгаа. Энэ дээр энэ chair nice. Энтэй хамралтай. Энтэйгээ хамралтай гэдэг чинь ингэж үзэх юм бол энэ гэхдээ дутуу явчих. Энэ дутуу явсан учраас энэ дахиж үндснээ гүйцээсний араас ингэж гүйцээсний араас pullback ийшээ байх боломжтой харагдаж байна. Энэ дээр бол Audio USD chair доош харагдах юм. Нэг иймэрхүү. За энэ чэнэс нь бүр одоо эхлэлийг нь энэ чэнэс хараад үзэл та хэдүүлээ. Энэ хэсэг дээр ерөөхдөө эхлэл нь байх боломжтой юм уу? Ингэсэн энэ дээр хаяадаггүй. Энийг энэ дээр явсан иймч байж болох юм байна. Иймч байж болох юм байна.
За ерөнхийдөө энүүгээр харчээ. Ийм цагаан хөдөлгөөнөөр, энэ цагаан хөдөлгөөнөөр харчээ. За pound USD. За pound USD өчигдөр энэ ч явж хахад нь унаад өснө гэжсэн. Тэр уналт маань өөрөө жоохон явж байгаад энэ дээр ямар ч ус унахын хувьд бол унсан. Яг нөгөө зэгээсээ буцаад өсөж байгаа л дүр зураг байна л та. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг үргэлжлэлийг хэдүүлээ ирэх хоёрт хүртэл харчээ те. Яг энэ хөдөлгөөнөөр үргэлжилж явсан уу юу гэдгээр ингээ харчээ. Pound USD-ийн хувьд бол nice явсан байна. Яг л очноо гэж бодож исэн. Яг нөгөө цэг дээр хатгаал тэгэл бутсан байна. Cadien дээр Cadien чинь дээш харсан хэвээр байгаа шүү дээ. Яг л дээшээ гэж бодоод байгаа тэрүүгээр л явлаа. Энэ хөдөлгөөнийг энэчнээс явна гэж хараад байгаа шүү дээ. Харсан байдалтай байсан шүү дээ. Яг тэрүүгээр явж байна. Хэвээр явж байгаа юм байна. За энэ бол яах вэ? За BTC. За биткойныг хэдүүлээ уннаа гэж харж исэн. Иймэрхүү хэмжээтэй уналт ерөөхдөө орж ирснээс хойш бай тал руугаа харж болох юм а гэж исэн. Тэр уналт бол яг л явж л байна. Энэ дээр за дутаж магадгүй нөхцөлийг энэ уналт энчээ дууссан байх боломжтой нөхцөл байна уу? За одоохондоо л их тийм харагдахгүй байна. За энэ хөдөлгөөн бол явсан хിവэрэл туусан цаа байж байгаа. Энэ гэхдээ ерөнхийдөө бодож исэн иймэрхүү хөдөлгөөний бараг 80-90% явцсан учраас энэ хөдөлгөөнийг төгсгөөд буцаад бай тал руу шилжүүлэх юм байна. Энэчээс арах юм бол дууссан байж болох юм байна. Энийг импульсээр яваад энэ дээр 2 дугаар загвар тэгээд дивергенц үүсгээд ингэсэн. Энийг гэхдээ энээс хойш бай тал руу харж эхлэх хэрэгтэй. Энэ гэдсэн за төгсгөл нь за ядаж ийшээ энийг дэшээ эвдснээр бай харж эхлэх хэрэгтэй. Хэрвээ эвдэж чадахгүй бол нэг иймэрхүү юм чи ингээд иймэрхүү зураглалын эхлэл нь өөрөө нэг иймэрхүү байдалтай болоод идэг. Тэгж төгсдөг талууд их байдаг. Тэгэхээр энийг хэдүүлээ харах хэрэгтэй. Ийм паттерн явж байгаад энэ чинь breakout хийх юм бол энэ бол nice төгсгөл. За хоёрдугаарт энэ юугаар нарчээ. Ерөнхийдөө явалтаар нарч импульсийн явалт нь өөрөө pullback хийснээс хойш за ер нь баг дууссан байж болохоор юм байна. Гэхдээ ийм хэмжээ орж ирлээ гэж үзвэл ер нь биткойн энэ уналтыг дуусгасан байж болохоор байна. Энэ уналтыг дууссан. Хангалттай дууссан байж болохоор байна. Тэгэхээр одоо энэ нэвтрлийг энийг арай жоохон өөр юуч текст биш. Улаанаар жоохон тодруулж энийг дэшээ эвдснээр энийг дэшээ эвдэх юм бол биткойн өсөл тал руу шилжиж эхлэх боломжтой харагдаж байна. Яг энэ чэнэс арах юм бол тэгээд нөгөө нэг бодоод байгаа хөдөлгөөн маань явж болно. Энэ биткойны юу маань хэдүүлгийг харж ирсэн. Ийм уналт явна гэдэг маань бол яг nice гоё явлаа. Nice болж байна те. За DXY ойлголт хөдлөг юм байна дөө. Ингээд гэж харж байсан те. Ойлголт хөдлөж хэлээгүй л байгаа юм байна. Юу юм? Энэ кианаас тагтаа ойролцоо. Энэ яг ингэж байгаа. Бараг голд маань өснө гэжээс яг өсөлт нь явж байна. За энэ ч яг энийг унна гэж хараад байгаа шүү дээ. Өсөртэй яваг л юм байна. Цаг хугацаа ч гэсэн байгаа л да. Энэ ч гэсэн ер нь бол тал руугаа. Заас нэг иймэрхүү. Тэгэхээр хоёр дахь хүртэл харах бидний хөдөлгөөн таамаглалууд одоо ингээ гарчлаа шүү дээ. Ер нь Nasdaq бол иймэрхүү явж болохоор болчих. Алт бол угсаа өсөл тал руугаа харсан хിവэрэ байгаа. Энийг доош эвдчих юм бол дахиж
шинжилж бага цаг руу шилжүүлж хагаад хаашаа яаж явах нь гэдгийг дахиж ярилцсан. Доллар йений хувьд бол энүүгээрээ харсан хэвээр одоо харна унлаа өслөө. Тэгэд үүнээс хойш юу болох нь вэ? Евро долларыг наашиг уннаа гэж харж ирсэйг унж байгаа. Тэгээд NZD ингээд NZD дээр бол нэг юм хөдөлгөөн явж болох юмаа гэж харж байна. Евро швейцарыг бол ер нь унган ч бах уу. Унал тал руугаа байх бүрэн боломжтой байна гэж ингээ харсан хിവэрэ. USD-г сайн ингэцэнтэй ийм хөдөлгөөн явж болох юм байна гэж харсан. Pound USD тий уналт нь явсан, өсөлт нь явсан. Одоо уналтыг чарж байна. CAD швейцар заах тэр чигээр дэшээ. BTC дэшээ энийг буюу 6752-ыг эвдчих юм бол ер нь дэшээ шилжих боломжтой. За өнөөдрийн байдлаар бол нэг иймэрхүү харагдаж байна. За ярих хүмүүс байвал яриарай. Санаа оноогоо хуваалцаад ярих хүн байвал яриарай. За өсгөө микийг чинь нээсэн, оргил бол тийм микийг нээсэн. Сайн байна уу? За орой минь сайн байна уу? Би нэг синтетик дээр асуух гэсэн нэг синтетик индекс дээр. За юу асуух юм? Синтетик индекс дээр юу яадгүй те? Маржин ер нь л их шахдгүй те. Таны ярилцлыг ингээ хараад тахаар те. Тий шахна. Шахдаг. Одоо ер нь тэгээд шилжүүлэгчийн арын pullback гэж л ер нь шахаж гэсэн. Энэ ямар хуу байдлаар ер нь шахвал зүгээр юм юун дээр одоо. Синтетик дээр арилжаа хийхдээ яг хав ер нь бол ингэдэй. Шилжүүлэгчийн арын pullback-ийн төгсгөлөөс шахна. Хэмжээсийн гүйцэлтийн төгсгөлөөс шахна. Зарим тохиолдолд өөр дивергенц үүссэн байхаа эсвэл дөнгөж шилжүүлэгч breakout-а хийгээ яваад pullback-а хийж чадах бол янз бүрийн байдлаар шахна. Тэ. Тухайн үедээ юу харагдаж чинь тэрэндээ л уялдуулна штэ. Ер нь олон юун дээр зэрэг хардггүй те. Олон бүтээгдэхүүн дээр нь одоо нөгөө синтетикийн зөвхөн нэг дээр нь хардггүй эсвэл их хвчлээ. За одоо жишээлбэл за энийг хальт харуулчих. За одоо миний яг одоо явж байгаа чартууд бол нэг иймэрхүү байна штэ. Хэд энэ одоо step дээр нэг иймэрхүү байдлаар ингэж хараад crash 500 хараад wall 100 хараад ингээ харах юм бол заримдаа нөгөө нэг юугаач зурцсан фракталаач зурцсан зарим дээр нь янз бүрийн паттерн ч юм уу зүгээр нэг ганц зураас татсан тиймэрхүү юмнууд ч байна. Тэгээ одоо энэ дээр би зүгээр яг оролтуудаа тестлээд оролтууд хийж байгаа. Энэ дээр болохоор бүр том цагаар нь харсан нэг иймэрхүү байдлаар. Одоо энэ дээр бол цэвэр фракталаар татсан байгааз фрактал явсан, шилжүүлсэн pullback хийгээд дууссан. Одоо багада энэ хэмжээ томрох юм бол энэ хэмжээ явна гэжсэн томсгосон хэмжээ яваад дууссан. Одоо энэ томсгосон хэмжээ яваад дууссан. Дуусчихж байгаа. Тэгэхээр энэ дээрээс ингэ тестэлчихэж байгаа байхгүй. За энэчээс явах уугүй юу? Энэ дээр энийг дэшиг ингэ эвдэх гарчих юм бол close all хийчихнэ. Хэрвээ яваадах юм бол иймэрхүү байдлаар энэ хүртэл харчна гэдэг байдлаар. Тэгэхээр нийтдээ хэд вэ? 1 2 3 4 5 7 хослол энэ 7 хослол харж байна гэсэн үг. Тэгвэл яг хэмжээс үгэн дээр өгсөн дээр л ороо явах юм байна тий. Заримдаа одоо энэ синтетик дээр бол ихэнхдээ би зүгээр ерөөхдөө утсаараа ороо явдаг болцсон. Утаснаас арилж яадаг. Утсаараа хараад ойртуулж нэг хараад холдуулж нэг хараад тэгээд цагийг нь шилжүүлж хараад тэгэхээр яг цэвэр хэмжээс ингээ байнга татаад байдаггүй. Ер нь тэгээ нүдэн баримж байгаараа. Тэ. Юу ч жоох scalp маягтай байна те. Scalp маягтай. Заримдаа scalp чи чинь заримдаа хэд хоног үргэлжилсэн юм чи чинь яан зүрээ яг тийм юм байхгүй зүгээр том цаг дээр гоё бүрдсэн байвал мэдээж тэр цагийн хүрээ хэмжээнд нь орно. Баг цаг дээр бүрдсэн байвал тэр баг цаг дээр орно. Тэгээ баг цаг дээр бүрдэлтж өөрөө scalp болоо өрчиж байгаа. Тэ. За баярлаа. За тэгэхээр хэдүүлээ. Биткойн их сонирхолтой байна миний хувьд бол. Тэгээд
Алтыг бол угаасаа л байдаад байгаа. Тэгэл юу болох нь вэ те? Nasdaq-ыг уг нь би өчигдөр нэг хальц хэлсэн. Тэгээд нөгөө нэг доллартай харьцаж байгаагаараа бирж дээр харьцаж байгаагаараа юу хийчихэд байдэн шүү дээ. Алт Nasdaq 2 чи яг бирж байгаа цагууд дээр ер нь их ойролцоо хөдөлчөөд байдэн шүү дээ. Доллартай уягдаад. Тэгэнгүүт л би нөгөө алтан дээр баятай байсан учраас Nasdaq-ийн сэлийг хаасан. Тэгээд ингээ харангууд Nasdaq дээр нэг иймэрхүү нөхцөл байдал үүсчингүүт л за энэ ч одоо сэл нь ер нь явахад айгүй хүндрэлтэй болцсон юм байна. Бай тал руугаа хараад энэ support руу одоо энэ resistance руу ороод ийшээгээ ер нь тэмүүлж болох юм байна гэдэг утгаар нь байж байна да. Алтан дээр гоё бай явчвал доллар yen яах вэ? Тэгээ биткойн гоё явбал. BTC энийг дээшээ эвдчих юм бол ер нь баг байдаад зүгээр тэгтээ нөгөө нэг маржинтай биш спот байдаг штэ шууд нэгийг харьцах нэгээр маржингүүгээр ер нь байдаад тэгээд орхичдаг ч юм уу гэсэн бас бодолтой л байж байна. За өөр ярилцах юм байна. Өөр ярилцах байхгүй бол өнөөдрийнхээ дуусаад тэгээ ирэх хоёр цагтаа хэдүүлээ цуглая да. Одоо энэ алт нэг ийм рейнж яваад байгаа шүү дээ. Нэг ийм channel руу. Хэдэн цаг дээр вэ? Одоо наад нэг ийм паттерн шиг. тий. Энийгээ сэтэлцүүл ер нь pullback хийхгүйгээр шууд явчих боломжтой юм лөө. Зөвөрө pullback хийж тийм. Тий, pullback хийхгүй ч гэж болно. Гэхдээ pullback-ийг яг ямар pullback-ийг ярьж байна? Одоо энийг эвдчихлээ гэж үзье л да. За энэ хэсгийг эвдчихлээ гэж бодъё заяа. Тэглээ гэхэд pullback-ийг ингээд ингэснийг энэ хэсгийг pullback гэж үздэггүй. Та нар ер нь юу гэж үздэг? Энийг pullback гэж хардаг. Эсвэл pullback заримдаа ингэж ч явдсан шүү дээ. Энийг үзэх үү? Эсвэл бүр ингэчээд энийгээ эвдчихэд хоёр давхарсан оройг эвдчихэнгүүтлээ буцаад ингэж орж ирээд инкийг pullback хийх үү? Одоо 1 цагийн 4 цагийн өмнөх лав штэ. Өсөлтийн ч юм уу те. Тэр лааныхаа зөө доотлын lower low-ыг эвдэхгүй би pullback гэж явчихдаг штэ. Окей. Ойлголоо. Тэгвэл их богино цагийн pullback-уудыг хард юм биш үү те? Өмнөх лаа гэдэг чинь айгу богино цаг л байна л да. Өмнөх лааны одоо жишээлбэл 1 цагийн өмнөх лааны pullback шүү дээ. За очих энийг устгаад. За одоо энэ цаг чинь дуусахад 35 минуттай байгаа дээ шүү дээ. Энийг дээшээ энэ одоо бидэрт өгөгдсөн байгаа за энэ зон. За энэ чэнэс авах уу? Яг зоноо тодорхойлж хэдүүлээ. Их цогсон энэ хамааралтай. Энэ зон юм байна л да. Ер нь бидэрт хамааралтай зон л. Тийм бооц. Энэ зоныг энэ 1 цагийн л заа сайхнаар бодоод ивдчлээ гэж бодъё. Тэгэхээр дараагийн цаг шилжээд явхад энэ лааны энэ лов бидэрт хамааралтай болж хувирах юм байна шүү дээ. Pullback дээр. Тэгээд баг цаг руу шилжүүлээд харчээ. За бүр 5. Одоо pullback-ийг тодорхойлохын тулд та ингэчүүлэх зүгээр. За одоо 1 цагийн лааны pullback энийг эвдэхгүй бол pullback яваад дууслаа гэж үзэн штэ. Тэгэхээр энэ дээр иймэрхэн л ямиг харчвал зүгээр. За энийг эвдлээ гэж бодоход доошоогоо уягдж байгаа хөдөлгөөн нь өөрөө нэг бол ийм хөдөлгөөн заяа. Нэг бол ийм хөдөлгөөн төгсөөд энэ дотроо бас жижигсгсэн нэг иймэрхүү давлгаанууд үүсгэхэд хамгийн сүүлд үүссэн байгаа хоёр дахь давлгааны энийг эвдэж байгаагаас эхлээд pullback дуусч нэгэ үзчихээрэй. Энэ бол нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь.
ийм үед за дахиад энэ хөдөлгөөн явууллаа. За энэ чэнэс явлаа гэж бодъё. Ингэж явлаа гэхэд голдоо төдийлөн юу байхгүйгээр нөгөө нэг юуны price action-ы хөдөлгөөн байхгүйгээр шууд ороод ирэх юм бол дахиад яваад эргэж орж ирэх эрэлт ийм эрэлтэн дээр энэ дотроо дахиад нэг иймэрхүү юу ч үүссэн байдیں۔ Тэгэхэд хоёр дахь оройг эвдэж явах хэрэгтэй. Тэгээд ингээд энэ чэнэс нь эхлээд pullback дуусчихжээ гэж үзүүлэх зүгээр. Pullback-ийг бол би нэг иймэрхүү байдлаар хардаг. Энэ баг хичээл шиг болж байж юу. Ааха. Гоё. Pullback-ийг нэг иймэрхүү байдлаар хараад явчвал их nice. Гэхдээ энэ яг ингээ хүлээлттэй айгу төвхтэй байдэн штэ угаасаа оролтоо хиймээр байдаг. За одоо нэг мэдэн гарах төгш 3 минут байна. За тэгээ 2 цол болж заа хэдүүлээ. За бай бүгдээрээ. За энэ баги бат гараар өргөцсөн байна. Баги байна уу? За. Байна. За байна. Юг JPP out-ыг юу гэж харж байгаа гэж асуух гал. Тэгэхээр одоо жишээ нь долларын мэдээ гарахад энэ мэн дээр нөлөөлдөг үү яадаг вэ гэж. Алтан дээр нөлөөлж шүү дээ. Биш JPP out. Долларын мэдээ тэрэн дээр бол нэг нөлөөлөхгүй хав. За түр байж байгаа. За тэрийг юу гэж харж байгаа вэ гэж асуух гал. За иччих. За ажил дээр сууж. Би юутай нэг юм ярьж байна. Дуусаа залгай заа. За. Юу аут гэсэн бэ? Юу гэлээ? JPP out. Pound out гэж байна уу? Тэ. Pound out гэж би ер нь өмнө харлаа. Хаашаа орчих. За хэдүүлээ pound out-ыг нэг би нэг зураас мөр татсан байна уу юу? Өмнө ярьж исэн юм шиг шүү дээ. Томруулсан цагаар нар чи юу харж исэн? Гэтэ pound out-ын жижигсэн хувилбарыг асууж байгаа Тийм. Тэгээ нөө одоо нөө долларын мэдээ энэ гарахаар эднэрт нөлөөлт юм уу? Өөр хамаагүй байдгүй. Ер нь баг хамаагүй шүү. Яг л энэ нөгөө юу яаж байгаа хоёр талдаа байгаа энэ юу штэ валют штэ. Энэ мэдээгээр л илүү нөгөө импакттай хөдлөн штэ. Нэг бол паундын мэдээ гарахад нэг бол аудын мэдээ гарахад илүү импакттай. Заримдаа нэг долларын мэдээ гарахаар нөгөө нэг өөр юунууд ингээл амар савлаад тэгээд бас яаж хоорондоо холбогдоод байт юм бол гээл гайхаад. Өөр юмнуудыг би сайн мэдэхгүй юм байна. Яг шууд утгаараа харах юм бол энэ нэг иймэрхүү за байж байгаарэ. За нэг иймэрхүү байж болохоор харагдчих шүү дээ. Жохон доошлоо доо. Чи юу вэ? Weekly-гээр харсан биз дээ. Энэ бүтэхгүй шүү. Тийм наач хүн weekly. Тийм байна. Ингүүл бүтэхгүй. Багсгая. Daily бол улаанлаатай байна. Daily бол доош харагдчихээн. За түрүүн daily дээр илүү гоё харагдчихсан. За бич гэсэн ийм сон үсгээд одоо л дөнгөж доошоо хилээд үргэлжлүүлнэ гэдэг хэлээ явж байгаа юм байна. Ядаж адаглаад нэг иймэрхүү хөдөлгөөн бол daily дээр бол ороод ирэх юм байна. Иймэрхүү хөдөлгөөн. Тэгээд ийм хөдөлгөөн орж ирээд үргэлжлүүлээд энэ чэнэс ингэж явлаа гэхэд ингээд иймэрхүү юм байж болохоор юм байна. Daily дээр. За өнөөдрийн лаг улаан гэж төсөөлөх юм бол за бүр 5 руу норж харъя. Хэдүүлээ. Daily-г улаалах гэдэг байгаа гэдэг чинь 5 арай багтчихлаа. За 1 цагаар нараад баримжаа бат. Энэ хаанаас ирж яваа вэ? Энэ тийм байна.
доошоо байж болох юм байна. Доошоо тийм ер нь доошоо л баймаар харагдаж байна. Ер нь бол. Тийм сайн долларын мэдээлэл нь гарцсан уу? Тэг гараалах шүү. Gold яаж хөдөлж байна. За impact дээшээ жоохон байна те. Nasdaq яаж хөдөлж байна. Impact нь бас дээшээ байна те. Окей. Nice. Энэ яаж гарсан юм? Улаан гарсан юм уу? Доллар улаан гэдэг чинь одоо доллар жунж байгаа гэсэн үг үстэй те. Тэгэхээр ер нь дээшээ. За. Ямар ч хэсэн бодож ирсний дагуу reaction хөдөлж л байгаа юм байна. Impact нь. За нэг иймэрхүү л андаа манайхаа. За Баян мөнх. Баярлалаа. За. Баян мөнх яраарай. Өөр та хэд нэгэнт цаг хугацаа үрж сууж байгаа юм чинь бас юу нэг асуух юм байл хамаагүй асуучих байвал надад ч ярихд сонирхолтой. Нэг мэдж байгаагийнхаа хүрээнд ярьчихад. За байхгүй бол тасаллаа шүү. NZD кадыг хараад өгөөч. NZD кад. Окей. Та яасан юм экзотик хослууд дээр ярилцъя дээ. Ийм хослууд дээр ярилцъя хэцүү биш үү? Тэр нь яг юу гэж байгаа лээ? Нөгөө нэг юу одоо нөгөө нэг стоп хантын хөдөлгөөн гэж байдаг штэ. За стоп хант жоох одоо нөгөө нэг SMC Smart Money Concept тэрүүгээр нөгөө нэг liquidity хамлалт гэдэг штэ. Стоп хамлалт нь ч бас юу юм. за тийм. Тиймэрхүү юм арай илүү явдаг. Ер нь л нэлээд тохиолдоод байдаг. Тим хослууд чинь exotic гэдэг байхгүй юу? Тэр мөрийг мэдэхгүй л ороод байгаа. Ер нь одоо доллартай харьцдаг, паундтай харьцдаг тиймэрхүү хослууд ер нь зүгээр. Нөгөө нэг их 8 гэж үүдэж штэ. Тэд нар чинь арай жоохон тайван хөдөлдөг тиймэрхүү тэр арилжаа хийгээ сурчвал илүү зүгээр. Тийм тэгж жагаад мөнгөний чимжил лаглаг их болоод хэдэн 100 мянга хэдэн сая долларт олчих юм бол офицер орохгүй юу? Тий. Энийг ярих гэдэг те NZD card. NZD card ер нь унжиж магадгүй юм шүү дээ. Надад шууд харахад бол уналт явах боломжтой харагдаж байна. Зүгээр хамгийн элементарныгаар харахад зүгээр яг энэчнээс харахад энэчнээс бол fresh touch гэж энэ чинь fresh touch биш байна. Нэг иймэрхүү. За энэ дээр resistance байна заяа. 4 цаг дээр энэ дээр байна. Энэ дээр ингээд дандаа race болоодсан байгааз стрик гэж чадахгүй. Одоо стрик гэж бас оролдож байна те. Энэ дээр чинь golden point гэдэг нэг ойлголт байдیں۔ Давхцлууд. За ингээд харлаа. Ингээ харчаа заяа хэдүүлээ. Энэ юутай хамааралтай. Энэ дээр нэг импульс явсан юм байна. Энэ дээр нэг жижигсгсэн юм явсан юм байна. За энэ бокс дотор ер нь юу болсон юм? Энэ улаан доожигоос энэ хүртэл. Энэ хүртэл нь юу болж яагаад энэ ч ийм юм болвоо гэдгийг л харж хэрэгтэй. Яагаад гэвэл энэчнээс ийшээгээ өмнөхийг харж байгаа шалтгаан маань өөрөө энэ импульс чинь өөрөө шилжүүлсэн байгаа байхгүй юу? Энэ бүсийг. Тэгэхээр энэ дээр яг бүсээ яаж тодорхойлсон гэдгийг харах юм бол энэ дээр яг энийг зөв тодорхойлж чадах юм бол энэ импульсийн эхлэл нь хаана байгаа юм бэ гэдгээ олаарч болдог байхгүй юу? За энэ дээр юу болсон? Ингэсэн энэ дээр ингэсэн. За яалтчгүй энэ л юм байна. Тэгэхээр энэ ингэж байгаа гэдэг чинь энэ дээшээ fake out хийхээр болцсон юм байна. Ер нь liquid хамаадах маяг. Тий, хамагдалт нь одоо энэ ч орж ирэн дээшээгээ.
Аа. За нэг иймэрхүү байдалтай харахад liquidity хамалттай мангар өндөр орж иж болохоор юм байна шүү дээ энэ дээр. За нэг иймэрхүү байдлаар бодчихъя. За энэ хүртэл явах боломжтой юм байна. За тэгсэн чинь юу болж байна? Энэ дотроо өөрөө одоо хэрвээ та анзаараад байгаа бол би дандаа нэг иймэрхүү паттерн зураад байгаа. Эсвэл надад энэ паттерн илүү харагддаг болсон юм уу дандаа? Хаа байсан газраас ийм паттерн хайгаа олж чадна уу? За энэ ийм хөдөлгөөн үүсч болно. Яг иймэрхүү тохиолдлуудад. Тэгээд за унлаа гэхэд хамгийн ойлгомжтой байгаа цэг чинь энэ шүү дээ. Яагаад энэ хамгийн ойлгомжтой байгаа цэг вэ? Ханш ингэж яваад буцаад унлаа гэж бодоход нэгдүгээр шалтгаан иймэрхүү хэмжээний уналт. Ер нь бол ханш ч өөрийгөө дахин давтаж явдсан шүү дээ. Гэтэ аль хэсгийг давтаад байна вэ гэдэг чинь өөрч бах уу. Нэг алийг давтуулж байна гэдэг чинь өөр. Ажиглаад их юм бол бүх ханш нэг өөрийгөө дахин давтаал яваад идэг. За нэг иймэрхүү юу орж иж болно. Гэхдээ энэ хөдөлгөөн явсан тохиолдол шүү. Тэ. За харагдах нөхцөл бол нэг иймэрхүү юм харагдаж байна. За энийг бас ингээ үлдээчихье. За энэ маань яаж байна? За Nasdaq яаж байна? Нөгөөдгөө эвдэх нэг сүртэй хөдлөг байна те. Алт яаж байна? Алтнаас эвдээ гараад ирлээ шүү дээ нөгөөдгөө. Одоо энэ дээр чинь хэдүүлээ нөгөө нэг түрүүн би нэг яриад байсан шүү дээ. Нөгөө pullback-ийн нэг одоо хоёр төрлөөр одоо энэ зураад байгаа чинь нэг сүрхий price action гэж нэрлэдэг дээ шүү дээ. Тэр чинь саяны миний яриадсан pullback-ийн юу байхгүй юу? Хөдөлгөөний загварууд байхгүй. Price action чи өөрөө. Одоо энэ лааны төгсгөл хаана дуусах нь? Одоо энтэйгээ хамааралтай болоо явчлаа штэ. Яг л бид нэстсэн resistance-ийг дэшигээ breakout хийчихэж байгаа. Тэгэхээр дараа нь байгаа орой энэ ч байна. Энчээсээ яаж реакцлах нь вэ? Реакц үзүүлэх нь тэгээ буцаа pullback нь түрүүний нөгөө нэгдүгээр загвар, хоёрдугаар загвар гэдэг pullback-ийн загварууд байгаа даа штэ. Тэднэрийн аливаар нь хөдөлж байгаас шалтгаалаад эсрэг breakout-аас нь дахиж орох ч юм уу. Нэг тиймэрхүү байж болно. За зэгтэрхий их юм ярьчлаа өнөөдөр. За тэгээ бүгдээрээ хоёр дахьд уулзъя заа яа. За бүгдээрээ тэгээ сайхан амар цагаараа амжилт.